Сайн байцгаана уу? За өнөөдрөөс эхлэн та нарт мэдрэлийн өвчний байршлын уншсан дүүс гэдэг энэ номыг эхнээс нь бүлгээр нь ярихаар бэлтэж байна. За өнөөдрийн хувьд мэдрэлийн тогтолцооны үндсэн элементүүд нь юу гэдэг вэ гэдэг талаар ярих гэж байна. За мэдрэлийн тогтолцоо гэдэг бол өөрөө мэдрэлийн үндсэн болон туслах хэсгээс тогтно. За үндсэн хэсгүүдийг бол нейрон гэж нэрлэдэг. Мэдрэлийн хэсгүүд хоорондоо синапсаар дамжин холбогддог. За үүнээс гадна мэдрэлийн хэсгүүдийн хооронд үүссэн синапсаар нейротрансмиттерүүд дамжснаар идэвхжүүлэх болон дарангуулах сэрлийг бол дамжуулдаг байна. За мэдрэлийн тогтолцоо үндсэн нэгжин юу юм бэ гэхээр сэргээх нейронууд гэж байна. Эксцитатор, дарангуулах буюу инхибитор нейронууд гэж байна. Үндсэндээ мэдрэлийн тогтолцоо яаж ажилладаг вэ гэхээр биеийн гадаргуу дээрх болон дотор эрхтнүүдийн рецептор буюу хүлээн аваараас өксөх мэдрэлийн сэрэл өксөх ширхгээр дамжаад төв мэдрэлийн тогтолцоо буюу тархи нугасанд очиж боловсруулагдаад буцаад уруудах буюу хөдөлгөөний мэдрэлийн ширхгээр арга ясны булчин болон гүйцэтгэх эрхтэнд хүрж хариу урвал үзүүлснээр бол мэдрэлийн тогтолцооны үйл ажиллагаа бол үндсэндээ явагддаг байх нэ. Мэдрэлийн эс ба синапс. За мэдрэлийн эсүүдийн үндсэн бүтэц бол нэг ширхэг аксонтой. Энэ бол дамжуулагч юм. За хамгийн урт нь ер нь 1 метр хүртэл урт байх ч боломжтой гэж үздэг. Өөрөөр хэлэх юм бол нугаснаас гараад гарын үзүүр, хөлийн үзүүр хүртэл явж байгаа тэр нэг л ширхэг урт аксоны урт метр хүртэл үргэлжилдэг юм байх нь. Тэр хүн хэр их өндөр хүн бэ гэдгээс бол энэний хэмжээ хамаарх нэ. За маш олон дендрит буюу хүлээн аварууттай. За ингээд аксон, дендрит болон мэдрэлийн эсийн их бие буюу сома гэж байна. Өөрөөр перикарион гэж нэрлэгдэж байдаг. Аксонал транспортейшн буюу аксоноор мэдээлэл зөөвөрлөгдөх. За орчин цагт флуоресцентний будас өгч бодис зэргийг бол тэмдэгт атом болгон ашиглаад мэдрэлийн эсийн доторх мэдээлэл хаанаас хаашаа хэрхэн дамжиж үг тодорхойлох бол боломжтой болсон байна. За ерөнхийд нь аксоноос эсийн их бие рүү мэдээлэл дамжихыг ретроград мэдээлэл дамжилт гэдэг бол эсийн их биеэс аксоны төгсгөл хүртэл мэдээлэл дамжихыг антероградны транспорт гэж нэрлэдэг байна. За энэхүү зурагт юу харуулж байгаа юм бэ гэхээр нэгдүгээрт нь A болон B зурагт аксоноос эсийн их бие рүү мэдээлэл дамжиж байгаа ретроградны транспортыг харуулж байгаа. За ингэхдээ A зураг дээр нэг аксоны төгсгөлөөс нэг эсийн их бие рүү өөрөөр хэлэх юм бол нэг чихтэй явж байгаа ийм сэрэл дамжилт харагдаж байна. За B зураг дээр олон хэсгээс нэг эсийн их бие рүү мэдээлэл дамжиж байгаа байдал бол харагдаж байна. Өөрөөр хэлэх юм бол улаан болон цэнхэр аксоны төгсгөлөөс их бие рүү мэдээлэл дамжиж ирж байна. За 3 дугаарх нь бол мэдээлэл эсийн их биеэс олон хэсэг рүү буюу хэд хэдэн аксоны төгсгөл рүү мэдээлэл дамжиж байгаа байдал бол харагдаж байна. Аксон буюу мэдрэлийн сэрэл дамжуулах ширхгийн мейлин жилт гэж юм байна. Төв мэдрэлийн систем дотор энэ мейлинийг бол олигодендроцит эсүүд үүсгэж идэг бол захын мэдрэлийн тогтолцоонд шван эсүүд бол мейлин бүрхүүлийг үүсгэж идэг байна. Олон давхар мейлин бүрхүүл цахилгаан тусгаарлагчийн үүрэг шиг тийм үүргийг бол гүйцэтгэдэг. Өөрөөр хэлэх юм бол мэдрэлийн бүх аксоны дагууд сэрэл ингээд дамжин гэвэл маш удаанаар дамждаг. Тийм учраас цахилгаан тусгаарлагч буюу мейлин бүрхүүлийг давж үсэрч Райнвигийн баримаар сэрэл дамжих нь хамаагүй хурдан болгож өгдөг байна. Энийг бол saltatory conduction гэж нэрлэдэг.
За милийн бүрхүүлийг одоо милийнхэн зузаан нэмэгний хэмжээгээр зузаан милийн бүрхүүлтэй A ширхэг буюу 3-аас 20 микрометр зузаантай секундэд 120 метр хүртэл хурдтайгаар сэрэл дамжуулдаг ширхэг гэж ангиллахаас гадна нэмгэн милийн бүрхүүлтэй B ширхэг буюу 3 микрометрийн зузаантай секундэд 15 метр зайд сэрэл дамжуулдаг ширхэг гэж байна. За үүнээс гадна огт милийн бүрхүүлгүй C ширхэг гэж байдаг. Энэ нь секундэд одоо 2 метр хурдтай сэрлийг болвол дамжуулж идэг ялгаатай байх нэ. За энэхүү зурагт бол юу харагдаж байгаа юм бэ гэхээр шар өнгөтэй бол аксон харагдаж байна. За гадна талын 1 номер дээр бол туслах глисийн их бие харагдаж байна. За ингээд олон давхарлагдсан милийн бүрхүүл бол одоо 3-аар заасан байна. За 4 дээр бол ранвигийн горин буюу нээлийн бүрхүүлгүй аксоны нийл байгаа хэсэг. За энэ хэсгүүдийн хооронд сэрэл болвол үсэрч дамжнаа. За мэдрэлийн синапс хоёр мэдрэлийн хоорондоо холбогдож байгаа тэр хэсгийг бол бид нар синапс гэж нэрлэдэг. За синапсын бүтэц ямар байдаг вэ гэхээр нэгдүгüүрт нь синапсын өмнөх мембран. За синапсын өмнөх мембран дотор юу харагддаг вэ гэхээр 6 өнцөгтэй тор шиг бүтэц болвол харагдаж идэг юм байна. За зурагт болвол улбар шар өнгөөр бол харагдаж байна. За ингээд хоёр синапсын өмнөх мембран, синапсын дараах мембраны хоорондох зайг бол синапсын завсар гэж нэрлэдэг. За ингээд дараагийн мэдрэлийн хэсгийн эхлэлийг бол синапсын дараах мембран гэж нэрлэдэг байна. За синапсын өмнөх мембран бол өөртөө цэврүү агуулж идэг. Энийг бол синапсын цэврүү гэж нэрлэдэг бөгөөд энэ цэврүүн дотор мэдрэлийн эсүүдийн хооронд мэдээллийг дамжуулах нейротрансмиттерүүд бол байрлаж идэг. За энэ нейротрансмиттерүүд бол синапсын өмнөх мембран дээр очиод нийлэх процесс гэдэг юм болоод тэгээд ингэснээрээ доторх цэврүүн доторх нейротрансмиттерүүдээ бол синапсын завсар руу гаргаж идэг байна. За үүнээс гадна энэ завсар орж ирсэн нейротрансмиттерүүд синапсын дараах мембран руу шимэгдэж орохоос гадна илүүдэл хэсэг нь эргэж синапсын өмнөх мембран руу шимэгдэж орох одоо ийм процесс бол явагдаж байдаг. За нейротрансмиттерүүд их биеийн хэсэгт хөвчлэн үүсээд аксоны филаментийн дагуу одоо зөөгдөж ирж одоо сэрлийг бол дамжуулж идэг. За тэр нь бол аксоны энэхүү зургийн дээд хэсэг дээр харагдаж байна. За үүнээс гадна синапсаар сэрэл дамжихдаа өөр төрлийн синапсыг бол үүсгдэг юм байна. За нэгдүгüүрт нь химийн синапс. Энэ нь түрүүчийн зурагт үзүүлснээр химийн бодис одоо хоёр синапсын завсарт ялгараад дараагийн синапсын дараах мембран руу дамжих байдлаар мэдээлэл дамжихыг химийн синапс гэж нэрлэдэг бол electrical synapse буюу gap synapse гэж нэрлэдэг нь яадаг вэ гэхээр синапсын өмнөх мембран, синапсын дараах мембранууд хоорондоо шууд наалтсан байх бөгөөд энэ хоёрын хооронд ионы сувгууд бол шууд мэдээллийг дамжуулж идэг ийм синапс байдаг бахнэ. За үүнээс гадна синапсуудыг эсийн мэдрэлийн эсийн буюу нейроны ямар бүтэцтэй холбогдож байгаагаар нь ангилж болно. Аксодендритик буюу аксон дендритийн хоорондын синапс, аксосомотик буюу аксон дараагийн мэдрэлийн эсийн их биетэй ирж холбогдох синапс, гуравдугаарх нь аксонал буюу эхний эсийн аксон дараагийн эсийн аксонтой холбогдох синапс гэж байж болно. За синапсаар дамжсан мэдээллийнх нь хувьд юу гэж ангилах боломжтой вэ гэхээр convergence буюу divergence гэж ангилах боломж байна. За convergence гэдэг нь юу вэ гэхээр нэг мэдрэлийн эсээс олон мэдрэлийн эсээс мэдээллийг хүлээн авч явах юм бол энэ тэдгэрийг нийлүүлээд нэгтгэж гин гэсэн. Харин нэг мэдрэлийн эс олон мэдрэлийн эсүүд рүү мэдээллийг тарааж явах юм бол энэ нь одоо divergence synapses synaptic connection болох нэ. За түүнээс гадна сэргээх синапс болон дарангуулах гэж байх нь. За сэргээх бол ихэвчлэн их тархины гадарт байх
пирамид эсүүдтэй хамаатай байдаг болвол дарангуулах үйл ажиллагаанууд ихэвчлэн интернейронуудын хоорондох богино аксонууд дээр үүсдгээрээ онцлог байх нэ. За энэхүү зурагт юу харагдаж байгаа вэ гэхээр 3 төрлийн дарангуулах үйл ажиллагаатай холбоо бол харагдаж байна. За нэгдүгээр зурагт бол recurrent inhibition буюу тухайн мэдрэлийн эс өөрийнхөө интернейроныг холбогдож байгаа интернейроноор шууд эсийн үйл ажиллагааг дарангуулах. За хоёр дахь нь тухайн мэдрэлийн эсээр дамжсан сэрэл нь өөрөө биш, өөр мэдрэлийн эс интернейроноор холбогдож ирээд энэхүү эсийн үйл ажиллагааг дарангуулах үйл ажиллагаатай синапс гэж болно. Гурав дахь нь энэхүү сэрэл дамжуулж байгаа мэдрэлийн эс өөрөө биш, хоёр дохичоор өөр мэдрэлийн эсээс ирсэн сэрлэр интернейронууд мэдээллийг дамжуулаад энэхүү нейроны үйл ажиллагааг дарангуулах ийм сэрэл дамжилттай синапс гэж байх нэ. За синаптик трансмишн яаж явагдах вэ гэхээр энд бол 3 өөр ялгаатай процесс бол ихэвчлэн явагдаж байдаг гэж үздэг юм байна. За жишээ нь энэхүү хэсэгт нэгдүгээрт нь юу болж байна вэ гэхээр хүчтлийн хамааралт кальцийн ионы сувгууд нээгдээд аксоны төгсгөлд бол деполяризац болж байна. Энэ нь синапсын өмнөх мембранаар цэв рүү нэвтрэхэд бол нөлөөлдөг. За синапсын өмнөх мембранаас цэв рүү хагарснаар бол мэдээлэл дамжина. Энэ тохиолдолд бол глутамат гэдэг нейротрансмиттер бол синапсын завсарт ялгарч байна. За ингээд нейротрансмиттерийн молекулууд синапсын дараах мембраны рецепторуудтай холбогдох нь тэмдэх ионы сувгуудыг нээхэд хүргэдэг бөгөөд энэ нь синапсын дараах мембраны деполяризац эсвэл гиперполяризац, өөрөөр хэлбэл өдөөх синапсын дараах потенциал эсвэл дарангуулах синапсын дараах потенциал үүсгдэг ионы гүйдлийг бол өдөөж өгч идэг байх нэ. За синапсын өмнөх мембран дээр бол кальцийн ионы сувг идэвхжээд синапсын дараах мембран дээр бол магниттай хамааралтайгаар глутамат болон нейротрансмиттер сэрлээд дамжуулж байдаг байх нэ. Нейротрансмиттерүүд болон рецепторууд. За нейротрансмиттеруудыг дотор нь сэргээх болон дарангуулах нейротрансмиттер гэж ангилна гэж хэлсэн. За тэгэхээр төв мэдрэлийн тогтолцоонд хамгийн чухал сэргээх өдөөх сэрлийг дамжуулж идэг тэр зүйл бол глутамат байх нь. За автоном мэдрэлийн тогтолцоонд бол бид бүгдийн мэддэг ацетилхолин болон норепинефрин, эпинефрин бол хамгийн чухал нейротрансмиттер байх нэ. За ерөнхийдөө допамин, серотонин болон бусад нейропептидүүд бол интернейроны хооронд мэдээлэл дамжуулахад маш ихээр оролцдог. За дарангуулах нейротрансмиттеруудын төв мэдрэлийн тогтолцоонд байдаг хамгийн чухал төлөөлөгч болвол гамма аминобутирик ацид буюу маслын хүчил тийм ээ. За харин нугасанд бол глицин хамгийн чухал дарангуулах нейротрансмиттер юм байна. За рецепторуудын хувьд бол үндсэнд нь 2 хувадаг. Legend gated рецептор буюу ионотрофик нейротрансмиттер рецептор, өөрөөр хэлэх юм бол ионы солилцоогоор мэдээллийг дамжуулдаг, тэрийг хүлээж авдаг рецепторууд гэж байдаг. За өөрөөр хэлбэл нейротрансмиттерүүд рецептортой холбогдох үед ионы сувгууд нээгдснээр мэдээлэл нь бол дамждаг байх нь байна. За үүнд сэргээгч амийн хүчлийн рецепторүүдэд глутамат жишээ нь 3 рецептор өөр янзын рецептортэй байдаг байх нь байна. Жишээ нь AMPA, NMDA, kainat 3 болвол натрийн хамааралт рецепторүүд байх нэ. За дарангуулах сэрэл дамжилтыг нейротрансмиттерийг хүлээж авдаг рецепторүүд дотор GABA болон глицины рецептор болвол холоорын ионтой хамааралтай болон никотинд мэдрэг ацетилхолины рецептор, серотонины рецепторүүд болвол ионы сувгтай хамааралтайгаар мэдээллийг хүлээж авдаг байх нэ.
За дараагийн рецепторын төрөл бол G протеin coupled рецепторууд буюу метаботрофик нейротрансмиттер рецепторс гэж нэрлэгддэг. Үүнд мускарын мэдрэг ацетил холины рецептор, глутаматын рецептор бол уургийн бүрдэлтэй холбогдсноор цаашид мэдээлэл нь дамждаг. За мэдрэлийн туслах эсүүд буюу глиал эсүүд. За астроглиал цэлүүд бол дотоод орчны гемостазыг барих, ионы концентрацийг барихад бол хамгийн чухал нөлөөтэй. За олигодендроглиа эсүүд буюу олигодендроцитүүд нь төв мэдрэлийн тогтолцоонд нэлийн бүрхүүлэг үүсгэж идэг. За микроглиал цэлс бол фагоцит, өрөвсөл болон сөнрөлт өвчнөө үед бол хамгийн чухал нөлөөтэй байна. За энэ хүн слайд бол энэ номонд байхгүй слайд юм. За зариуд одоо тод харагдуулахын тулд би нэмэлт слайд оруулчлаа. За ургийн хөгжлийн үед бол мэдрэлийн тогтолцоо хамгийн эрт үед хөгжиж эхэлдэг. Өөрөөр хэлэх юм бол ургийн хөгжлийн 17 хоногтой үед бол аль хэзээний neural plate бол үсэж эхэлсэн байдаг. За ингээд энэ хөгжил явсаар ердөө 1 сар буюу 4-7 хоног болоход 3 хэсэг бүхий мэдрэлийн анхдагч цэврүүнүүд бол үсдэг. За энэ нь юу гэдэг вэ гэхээр прозенцефалин, мезенцефалин, ромбенцефалин байдаг бахна. За үүнээс гадна neural tube бодвол байдаг. За neural tube бол ирээдүйд нугас болон хөгждөгөө. За энэ байдал 5-7 хоногтой болоход бол 2 дахь тархины цэврүү болж хөгждөг. За энэ үед яах вэ гэхээр прозенцефалин маань өөрөө теленцефалин, денцефалин болж 2 хуваагддаг. За мезенцефалин бол хэвээрээ. За ромбенцефалин маань дотроо метенцефалин, меленцефалин болж хөгждөг. За ингээд ойролцоогоор 6 сар болоход бол теленцефалин маань их тархи болж хөгжинэ. Денцефалингийн хэсэг бол таламусын хэсгийг үүсгэдэг. Мезенцефалин болон дунд тархи буюу midbrain хөгжүүлнэ. За метенцефалин гэдэг маань гүүр болон бага тархи. За тэгээ меленцефалин нь урт утар тархи болж хөгждөг. За энэхүү хөгжлийн явц бол мэдээж ургийн хөгжлийн үед үүсдэг мэдрэлийн тогтолцооны гаж хөгжлүүд болон бусад эмгэгүүдтэй хамаатай байхаас гадна ямар үед одоо бид нар ургийн хөгжилтэй хамаатайгаар эмгэгүүд үүсэх боломжтой вэ гэдгийг мэддэг байх нь цаашдаа мэдрэлийн тогтолцооны олон өвчнийг ойлгоход бол тус болно гэдэг үднээс энэ слайдыг бол нэмэлтээр орууллаа. За ингээд өнөөдрийн хичээл маань дуусч байна. Анхаарал тавьсан та бүхэнд баярлалаа. Асуух зүйл байвал комент хэсэгт бичиж үлдээгээрэй, боломжоор хариулж өгөх болно. Баярлалаа.